За баярлалаа. Сүүлийн үед энэ уйтангийн дээрлэхэлт ихсээд байна гэдэг энэ асуудлыг ярьж байна л да. Тэгэхээр уйтангийн дээрлэхэлт өсөд байгаа нэг шалтгаан бол энэ гэр бүлийн одоо хүрээнд үл хайхрал хүчирхийлэл ер нь хэр нөлөөлд юм бэ? Яг энэ талаар бол гэр бүл хөгжлийн төв хамгааллын ерөнхий газар дээр ер нь гаргачихсан судалгаа энэ төр байна уу? Хоёрдугаарт нь сургуулийн орчин дээрлэхэлтийг зогсоох нь албан ёсны дүрм журам гэж байгаа юм. Өнөөдөр улсын хэмжээнд 791 сэтгэл зүйч 978 нийгмийн ажилтан байна гэж байна л да. Тэгэхээр энэ маань ерөөсөө ер нь хүртээмжтэй байгаа юм. Нэг одоо сэтгэл зүйч, нэг нийгмийн ажилтан маань хэдэн хүүхэд хамаарат байгаа. Ажил өөрийн хуваар нь хэр оновчтой байдаг юм, тэ? Нийгмийн ажилтнгийн ажил үүрэг дээр баахан илүү олон ажил тавьчихсан гол юм дээр фокуслж чадахгүй ингээд яваад байгаа юм шүү. Цахим орчим дээр ер нь бид нар хүүхдүүдэд хэрхэн хамгаалж байгаа энэ хуулиа ер нь хэр хурдцтай оруулж ирэх юм бэ гэж сая бүх гишүүд асууж байна. Тэгээ эцэст нь хэлэхэд бол энэ хүүхэд хөгжлийн орчин ер нь хэр оновчтой байна. Жишээлбэл одоо энэ хүүхдийг зөв зүйтэй хүн болж хүмүүжихэд хамгийн чухал зүйл бол энэ хичээлийн дараахын хөтөлбөр дугуйлангууд байгаа шүү дээ. Энэ хөтөлбөр дугуйлангуудад төрөөс дэмжих одоо бодлого юу байна? Өрхийн орлогоос үл хамааран хүүхдүүд маань дугуйланд бүгдээрээ хамрагддаг, заавгүй те өөрийнхөө авяас бэлгийг хөгжүүлэх хиндэд цагаа зарцуулдаг бол илүү буруу дутуу юмд бол хамрагдах нь багаснаа. Тэгэхээр энэ тал дээр одоо төрийн бодлого дээр юу нэмэх хэрэгтэй байна? Та бүгдийн саналыг сонс. За 7 номер баяр сайхан дарга. За постмагшн баярлалаа. Маш чухал асуулт асуулаа. Нийт хүүхдүүдийн эсрэг үлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 70.1% нь өөрийнх нь гэрийн орчинд үлдэгдэт байгаа. 70.1%. Энд үл хайхрах хүчирхийлэл бол маш том үүрэг гүйцэтгэж байгаа. Түрүүн би хэлсэн. Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн хамгийн сүүлд хүүхдүүдээс авсан судалгаагаар сүүлийн 1 сар намайг юу хийж байгааг миний ээж аав мэдэхгүй байгаа. За миний одоо тэдэн удаа согцсныг миний ээж аав нар мэдэхгүй байгаа. Би тийм тамхи татж байхад намайг анзаарахгүй байгаа. Миний юунд сэтгэл зовж байгааг эцэг эхчүүд ерөөсөө огт сонирхгүй байгаа гэдэг энэ асуудлыг одоо хэлж байгаа. Энэ дээрээс бид нар юу гэж харж байгаа нэхлээр ерөөсөө гэр бүлүүдэд хүүхдээ үл хайхрах хүчирхийлэл давмгаалж байгаа. Жилдээ Монгол улсад гэртээ үл хайхрагдж байгаа. Гэмтэж бэртэж байгаа. Мөн хүчирхийлэгдэж байгаа. Нас барж байгаа хүүхдийн тоо 35 мянгад хүрсэн. Үл хайхрагдж байгаа байдал бол маш том одоо хувийг эзэлж байгаа гэсэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ хөгжлийн одоо асуудлыг асууж байна. Хоёр ээлжийн сургуультай байгаа Монгол улсын хувьд бол дугуулан секцэг төдийлөн сайн ажиллуулж чадахгүй байгаах гэж бодож байна. Бид нар дөнгөжл одоо 3 ээлжийн сургуулиасаа гараа явж байгаа. Ялангуяа нийслэлийн сургуулиудын хувьд. Тэгэхээр манай газраас энэ жил энэ хүүхдийн туслан үүсгэн байгуулагдсан 100 жил юм билээ. 1980-ад онд байгууллага болгон дэргэдээ туслантай байсан 215 тусланг янз бүрийн аргаар хувьчилж аваад одоо 30 гаруй туслан улсын хэмжээнд ажиллаж байна. Тэгээ хүүхдийн хөгжлийн асуудлыг бид нар гэр бүл хүүхдийн хөгжил амралтын төв маягаар 4 ээлжээр ажиллуулахаар одоо энэ жил сая хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж тусланд хамрагдж байгаа хүүхдүүдийн хагас усах зардлыг даах, яг туслангийн үйл ажиллагаа итгэмжтэй явуулж байгаа, доктортой явуулж байгаа туслангийн газрын төлбөрийг чөлөөлөх гэдэг энэ арга хэмжээнүүдийг бас авахаар ингээд ярилцж байгаа. За түрүүн Батэрдэн гишүүний хэлээд байгаа постмаг гишүүнтэй одоо хамтруулаад хэлэхэд хүүхд хамгааллын тухай хуулинд хүүхдэд хайхрахгүй байгаа эцэг эхчүүдэд хүлээлгэх хариуцлага байгаа юм. Гэхдээ энэ хууль нь зохицуулалт нь байхгүй байгаа юм. Нөгөөдгөр бид нар эцэг яг Америкт одоо байдаг шиг эцэг их байх эрхийн насаад хүүхдээ аваад очио гэхэд хүүхдийг гэр бүлээс нь тусад нь одоо тухтай байлгах тэр хүүхд хамгааллын байр нь дэд бүтцэн манад огт байхгүй байгаа маа. Тэгээ энэ хүүхдээ үл хайхраад байгаа гэр бүлийн асуудлыг боловсролынхаа яамтай хамтраад боловсролын салбарт байгаа хүүхдүүдийн аав ээж нарыг хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар нь хамтдаа энэ гэр бүл эцэг эхийг соён гэгэрүүлэх хүүхдэд хайхрах энэ ажил руу бол одоо хамтдаа хиймээр байгаад байгаа. Энийг хийж чадахгүй байгаадаа бол үнэхээр одоо бухимдаад энэ салбар хоорондын уялдаа холбоо байхгүй байна гэж үзээд байна. За улсын их хурлын одоо гишүүдээс бүр нэг зүйлийг хүсгээд би дахиад хэлэхэд гэр бүл гэдэг бол нийгмийн анхдагч нэгж гэр бүл амар амгалан байх юм бол нийгэм амар амгалан байна. Гэр бүл зөв байх юм бол Монгол улс зөв
байна. Гэтэл гэр бүлийн хөгжлийн тухай хууль байхгүй, гэр бүлийн хөгжлийн бодлого байхгүй. Яг гэр бүлийн асуудлыг хариуцсан яамн дээр нь би түрүү хэллээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг зүгээр гэр бүл гэдэг хоёр үг нэмсэн бүтэц бүрэлдэхүүнд нь огт өөрчлөлт оруулаагүй ингээд одоо байж байгаа энэ асуудлыг та нар маань хараад өгөөч ээ. Яг одоо гэр бүлийн асуудлыг тэтгэр тэтгэмж, ажилгүйдэл, нийгмийн даатгал, хөгжлийн бэрхшээл, ахмад насны асуудал хариуцсан ийм том яамн дээр гэр бүл гэдэг үг наачаад ингээд гэр бүлийн хөгжлийн бодлого ярих юм бол өнөөдөр ерөөсөө эн чинь бүтэхгүй байгаад байгаамаа гэдгийг л хэлээд байгаа юм л да. Уул нь шийдэл ингээд хамгийн гол суур шийдэл нь энд байна гэдгийг одоо хэлэх гэж би оролдоод байна. Тэгээд хөгжлийн асуудал дээр боловсролын салбар нэмээд ярих байлгүй дээ. Хамгийн гол нь эцэг 6 номер нэм очир дарга. За Понслон гишүүний асуултанд хариулъя. Тэгээ сая дид сайд хэлсэн 580 орчим сэтгэл зүйч ерхий боловсролын сургуульд ажиллаж байна гэдэг. Энэ бол одоо яг өнөөдрийн байдлаар бол Монгол Улсын 3 сургууль тутмын 20 сэтгэл зүйчтэй болж байгаа. Тэгээ 2021 онд анх сургууль боловсролын сэтгэл зүйч ажиллуулж эхлэхэд ихтэй сургуулиудыг жилдээ 100 орчмол сэтгэл зүйч мэргэжлэр хүмүүс төгсдөг байсан. Боловсрол сэтгэл зүйч ажиллаж эхлээд сургууль болгоныг сэтгэл зүйчтэй болох бодлого барьснаас эхлээд Монгол Улсын боловсролын их сургуулийн хамгийн эрэлттэй мэргэжил боловсролын сэтгэл зүйчийн мэргэжил болсон Монгол Улсын их сургуулийн одоо хамгийн их эсэлттэй дээрээс хоёр дахь мэргэжилт нь сэтгэл зүйчийн мэргэжил болсон гэдэг. Уг нь ингээд сэтгэл зүйч бол ингээд бэлтгэдэж гарах одоо юу бол сайжирсан. За хамгийн гол нь арслагдсан бүс нутгуудад хөдөө орон нутгад яагаад гэхээр сэтгэл зүйч өөрөө шин тутам хөгжиж байгаа ийм мэргэжил учраас залуучууд арслагдсан сумын сургуулиудад очиж сэтгэл зүйчээр ажиллах энэ одоо зүйл их дутмаг байгаад байгаа. Төвлөрсөн төв сургаан газар аймгийн төв хотын сургуулиудын сэтгэл зүйчүүд ерөнхийдөө бол